Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлаган дээр сугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яган цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 30-ны баасан гарагийн 400 шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин өрөөмийн дүргийн За өрөөмөнд дахин үргье. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Probiotic за мөн OG Family бэлгийн багцуудаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чи тарин бидэг эрхэлдэг. Шуугуулахад бэлэн үү? За шуугуулаад өгье. За эхний мэдээ нэг тийм хөөхөн мэдээ. Ер нь бол их хөөхөн мэдээ. Ойр тийм хөөхөн мэдээ ер нь оочгүй шиг санагдаад байна. За ингэсэн. Интернетээр нэг хөөхөн имжний бичлэг цацагдаад имж кингрүү. За хүмүүс битүү шеэрлээд бүгд өнөө хөөхөн имжийг хайрлаад сүйд болж байгаа. За тэгвэл ямар учиртай бичлэг ингэж интернетийг хаалдуулаад байгааг одоо би та бүхэндээ ярьж өгч байна. Австрал тип бол өөрийн тийм нэг зөвхөн тухайн газарт амьдардаг амьтдаараа үнэхээр гайхалтай. За кингрүү нөгөө кола баавгаа тийм уутад ерөөсөө ууттай бүх амьтад нуусан нугсан хошууд үхэр зараа тэгээд имүү гээд нэг шуу байгаа. Үхэр зарааг нь яагаад нэг Америк хүүхэн билүү нэг авч явж цухтаад нэг хөө юм болсон шүү дээ бас тий. За нөгөө динго нохоо мохоо гээд ерөөсөө тэрнгээр онцлогтой шүү дээ. За бичлэгдэр нэгэн эмэгтэй онгоцонд суугаар нисэх бодлын ажилтнтай маргадж яг хажууд нь бүлтийсэн хөөрхийн эмч онгоцны билетээ барьчихсан. Юу болоод байгаа юм бол доо гэж бодсон шиг. Хөөрхөн зогсож байгаа ийм бичлэг байгаа заяа. Бүр ингээд гайхаад энэ одоо яг яагаад байна гэсэн шиг зогсож байна. Хүүхэд нэг ингээд нэг аав ээж хоёр нь хэрэлдэхлээр хүүхэд нэг юм нэг бүтэлцээ тийш хараад нэг эвгүй болдог. Яг тэр шиг юм зогсож байгаа. Хөөрхөн нь дасалбараа барьсан бүр амар хөөрхөн байна. За бичлэгдэр тухайн эмэгтэй англиас өөр гадаад хэлээр л маргаад байх шиг харагдаж байгаа юм л да. За Instagram дээр Infinity Unreality гэдэг хаяг ашигладаг интернет хэрэглэгч онгоцонд эмч оруулахыг хориглоно гэдэг тайлбартаагаар оруулсан. За Instagram дээр анх оруулсан бичлэг яванда X дээр цацагдж эхэлсэн. Ингээ 2023 онд болсон юм шиг байна энэ. За Америкийн иргэн нэгэн залуу бейсболын Philadelphia Phillies гэдэг багийн тоглолтод сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг тэжээвэр матраа дагуулж орох гэд боо юм болж исэн гинэ. Бас 23 онд. За гол нь имж бол гаршаалаг амьтан байдаг. Зэрлэг штэ. Зэрлэг амьтан. Тийм ч учраас хүнтэй баг бокс тоглож гээд байдаг энэ амьтныг гаршуулаад тэжээгээд дэрэгдээ аваад явж байгаа нь боломжгүй гэж үзэх хүмүүс их байгаа мэн л та. Тэгсэн чинь бүх хүний хайрыг татаад бужигнуулаад байсан энэ хөөрхөн бичлэг дээр байгаа эмч бол хиймэл оюун ухаанаар хийгдсэн бичлэг байж таарсан. За энэ тухайн Lad Bible тайлбар оруулсан. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бичлэгүүд сүүлийн үед бодит бичлэгээс ингээ ялгах боломжгүй удам сайжирсаар байгаа. Яванда бид хараад үзээд ялгаа байх цагт ирээд байгааг хөөрхөн хэмжээний энэ бичлэг нотолж одон хүмүүст бол одоо юу гэдэг ухаарл хайрлж байна. Одоо нөгөө нэг мэдээлэл цензуртэй хандаач л гэдэг шүү дээ тий. Мэдээлэл цензуртэй хандаач нэгдүгээр тий хоёрдугаарт нь бол ингээд таныг ч тий ингээд тасалбар бариулаад энэ тэнд тавиад ингээд юм хийх болцоо байгаа шүү гэдгийг ингээд одоо тэр хоёул бас нөгөө 2 3 удаа ярьсан штэ нөгөө нэг янзан бүрийн нөгөө нэг том хүний нөгөө нэг сайтууд байдаг штэ тий. Тийшээгээ ингээд толгой залгаад одоо ингээд тавиад байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд бодож санах юм байхгүйгээр ангийнхаа охин мохны толгойг залгаж тавиад одоо бүх асуудал үүсгээд байна гээл байгаа штэ тий. Яг тэрэн шиг. За тэгээд ер нь бол те энийг нөө хүмүүс ингээд нэг хоёр талаас нь яг нь ер нь ингээд шугаан гарч ирвэл хоёр талаас нь маргаж л байдаг штэ. Тэгээд ингээ маргасан энэ имж болвол те бидний мэддэг том улаан гэдэг. Эн чинь энэ кингрүү чинь өөрөө шүү дээ. Дотроо түмэн янз. Бас түмэн янз. Одоо бидний мэддэг нь бол энэ red big red гэдэг, giant red гэдэг ч лөө. За тэр имж нь байхгүй. Тэр нөө хүнтэй бокс тоглоод байдаг нөө кинон дээр жакет өмсөө зүхтаад байдаг мухтаад байдаг чинь бол бидний мэддэг тэр том ганцхан имжийг нь бид нар мэдээд байгаа.
Гэтэ энэ бүр яг Насанд бодит хүрсэн юм шиг. үедээ Одоо видеог нь харуулж аа байна. тийм үү. Яг бодит юм шиг. Яг бодит юм шиг бүр. Тийм ааз. биш тийм байна. Тэр бүлтэлцээд харж марж байгаа нь. Тийм байна. Тэгээ хоёр хүмүүс амар итгэл үнэмшилтэй хэрэлдэж байна л дээ тий. Тэгээд тэр юу нь болохоор тийм биш тий өөр гэмт. Бүр яг бодит юм шиг. Бас нэг муу юу шиг юм зүжижээ, паск шиг юм зүжижээ. Харин Нөөцөнд тийм ээ. бас. Тэгээд эмччээ юм байдаг байхгүй. Бүр хамгийн насанд орсон үедээ ч ийм хэн байдаг. Тийм эмч бас байна. Иймхэн гэдэг нь одоо нэг wine mine шил шиг юм байна тийм үү? Тийм яг нэг 30 40 см За. болдог. Ийм эмчч байна. Тэгээд дотроо ийм олон янз байдаг. Тэгээд хамгийн аюултай нь энэ том нөхөр байхгүй юу? За. Энэ том нөхөр энэ том нөхөр чинь ер нь бол эвгүйгээр хүнтэй зодтолтой бокс тоглодог. Тэр байтга айлын нохог твэрчээ тавихгүй. Бүрүү. Тий, айлын нохог твэрчээ тавихгүй байжгаад эзэн нь очиод шанааддаг нэг бичлэг явж ирсэн шүү дээ. Тэр бол бодит бичлэг л дээ. Тийм аюултай этгээд учраас онгоцонд оруулахгүй тал дээр бол маргаа үсэх нь бол тов тодорхой. За 30-аас 40 сантимаас тэгээд одоо ингээд хамгийн том нь хэдэн метр? Өдөр баг 2 метр бол. бүрүү. Метр 80 май бол зөв чөлөөтэй. За. Тийм том болдог энэ тэр жант рэд гэдэг нь болохоор тийм болдог байхгүй юу. Тэр нөхрийн нэг зулцган ч юм уу байна л да. Тий. Тэгээд онгоцонд бол ер нь энэ тижээвэр амьтдыг авч явахдаа заавал сагсанд хийгээд Тэгдэг. хоолыг нь хийгээд ачаад өгдөг шүү дээ. Нохоо морыг ч гэсэн үү? Тий, ингэж юу оруулдаггүй. Хүмүүстэй зөв нэг юм юу оруулдаггүй. Тий, одоо бизнес зэрэглэлийн судалч гэдэг юм уу, ингийн экономи зэрэглэлийн судал руу оруулдаггүй. Ачаанд өгдөг. Гэхдээ яг ингээд зориултын савнд хийгээд. Тот мотив ч гэсэн үү? Бөөн лай болдгоо. Тэр яг үнэндээ бол үнэхээр лайтай байхгүй. Мал эмнэлгийн бичлэг бичиг инээ тэрэ бөө юм болж тэгжээж л явуулдаг. Юм да дөрөв нь бол тийм л байдаг. Бид нар нэг ямар нэвтрүүлгээр үлээ ярьжсэн чинь нэг шарил зөөх талаар яригадаад тэгээ амар үнэтэй юм байл шүү дээ. Яг одоо ингээд одоо жишээлбэл миний ойр дотны хүн гадаадд ажиллаж амьдарч байгаад өнгөрчлөө гэж бодъё л доо. Тэгэхэд би ингээд их нутагт нь авчиж оршуулмаар байна штэ. Тийм тэгэхэд яг шарлаар нь авчирна гэвэл амар өндөр өртөгтэй байдаг. Тэгээд ихэнх хүмүүс дандаа чандарлуулаад авчирдаг. Тийм үлээ. За сэтгэлдлүүд нь би хиймэл оюунаас үнэхээр айж байна. Энэ бичлэгийг ямар хөөрхөн юм бэ гэж хавийн хүн рүү явуулсан хүний хуваар ичж байна тэнэг юм бэ гэсэн. Нэр тэг энэ чи хинчтэй ингээ харж байгаа юм бол манай тарин актер ингээ тарж явсангүй ялангуяа фэйсбુક дээр бол явсангүй X дээр явсан байхыг үгүйсэхгүй л дээ. Хиймэл оюун ухаан бишгээд байгаа хүмүүс наад эмжнийхээ гарыг хараач. Ийм гартай эмж гэж юу аах вэ гэсэн байна. За. Хиймэл оюун ухаан улмал хүчтэй болж байна. Удахгүй өөрийнхөө бодит мөн биш гэдэгт эргэлзэж эхлэх юм байна да гэж. Бараг л тим дээрээ тулж шүү нэрнгэсэн. Харин тийм тий. Тийм. За би энэ нэг хүний комментиг газ нөгөө нэг төр чат руу явуулах юу асуусан байна, ингэсэн байна. За. Би миний мэдээ штэ тий. Бас хойлоо хоёр талд хоёр хөөрхөн мэдээгээр эхэлж байгаа юм байна. За миний мэдээ. Ёстой хөөрхөн эерэг гэгээлэг мэдээ өргөх гэж байна тий. За интернет даяар нэг хүүгийн бичлэг зураг тараад сүүлдээ хүмүүс бүр хүү туслах аян явуулаад сүд майд болж байгаа цаанчаа. За Америкийн Жоржиа мужид метро Атланта гэж хот байд юм байл та. За энэ хотын иргэн Майкл Бекер гэдэг хүү тохиолдсон үйл явдлыг энэ хүү яг юу хийчгээд ингэж од олоод олны хайрагдтаад байгааг би ярьж өгье. Нэг юм нэг апро үстэй хөөрхөн хүү байна. За, хойлоо ч бас өмнө нөгөө нэг ахлах сургуулийнхаа үйлчлэгт оролцоход нэг хөөрхөн бондгор охин ингээд тий ерөн жоохон бас амжиргааны төвшөнд даагуур тэнгүүтээ надад энэ өөрөөхөө л байгаа ямиг ингээ өмсөгээ тэр охин бас амар холны хайрыг татсан шүү дээ. Та нар энэ палажиг илүү гоё болгоход туслаач гэдэг охин шүү дээ тий. Тэгсэн чинь тэр охин ч бүр даашин марсанд бэлгэнд аваад бас бөө юм болсон шүү дээ. За, Америкт ер нь ахлах сургуулийн төгсөлтийн баярыг бол манайхтаа л ялгаагүй чухлаар хүлээн авдаг. Яагаад гэвэл одоо хүүхд болгонд ганц л тохиолдох юм шүү дээ. Бидний хувьд хонхны хоёр бол тийм үү. Тэгэхээр төгсөгчд баярлан тэмдэглэлээр төгсөлтийн баярын үйлчлэгтээ оролцохын тулд их хүч хөдөлмөр гаргадаг. За бараг л жилийн өмнөөс нөгөө охтууд нь даашин за хөвгүүд нь одоо хослол хөрмөө бэлддэгэ. Яг тийм. Тэгээд ахаад нөгөө нэг тийшээгээд хамт явах хүүхдээ олно гэдэг чинь нарийн юм байл шүү дээ. Бид нар кинон дээрээс үзэж байхад нөгөө тэр үчийн хаа хатан матан шалгаруулаад зүгээр бөө юм болдог шүү дээ тий. За, метро Атланта хотын ахлах сургуулийн сурагч Майкл Бекер ахлах сургуулаа манайхаар бол онц төгссөн.
Одоо бид нар алтан медальтай төгсөн гэж ярьдаг шүү За, дээ. тийм. Дипломо гардаа аваад төсөлтийн медалаа зүүлсэн Майкл сургуулийнхаа бусад төгсөгчид шиг баярлаж хөөрч зугаацад цэнхийн оронд Burger King-ийн ээлжийн ажил дээр очиод ажиллаа хийж байгаа бичлэг нь TikTok дээр засагдаад байгаа. Нөө алтан медалаа зүүцсэн байж төгөр. Яг ингээ хувцастайгаа байгаад тэгээд хувцастайгаа. Тэгээ энэ өөрөө ч хөөрхийн энэ зураг мургийг оруулъя гэж оруулсангүй. Зүгээр одоо ингэсэн байгаа. Burger King-ээр үйлчлүүлж байсан Мария Мендоса гэдэг эмэгтэй төсөлтийн баярын хувцастайгаа ээлжээ хүлээн авахар ирсэн хүүгийн одоо энэ чи цагийн ажил хийж байгаа хүн чи яг одоо бид нар чирвэл ингээ эфирээс оцорч болохгүй адилхан энэ хүн чинь яг ээлжийн ажилтаа учраас яг л цагтаа очсон байгаа байхгүй. Баярын хувцастайгаа ээлжийн үйл авахар ирсэн үгийн бичлэгийг оруулсан нь хэдэн 10 сая хандлт аваад баяраа тэмдэглэхийн оронд ингээ ажлын хариуцлагаа ухамсарлаад ирсэн хүүд туслах хандив айныг хүмүүс ихлүүлсэ. За тэгээд хөрхөн энэ хичнээн сурлага сайтай алтан медальтай төгссөн ч гэсэн төлбөрийн чадваргүй улмаас нөгөө нэг сургуульд орж чадахгүй төлбөрөө хийж чадахгүй тэгээд Burger King-тэй ингээ өргөжлүүлж ажиллах гэсэн юм байна уулна. За сурлага сайтай үгийн коллежийн төлбөрийг төлөх аян сайн санаад хүмүүсийн дунд өрнөөд хэдхэн цагийн дотор 1200 гаруй үнээс 35,000 Америк долларын мөнгөнд дэмжлэг болсон. Ваа. За дундчаас дээгүүр тэтгэлэг босгоод авсан байна шүү дээ. өөд чинь тэгээ сурхаар болсон. Сурхын хажуугаар ажил хийж зугаа цэнгэл хөөхийн оронд хичээж хийж байсан энэ хүүгийн хувьд яалтчгүй Америкчуудын сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм байна л да. Бекер хүүгийн хувьд эдийн засгийн боломжгүй болохоор Burger King-тэй өргөжлүүлэн ажиллах гэж байсан юм байна. Тэгэд харин шууд коллежид орж суралцахаар болсондоо баяртай байна гэж ярилцлага өгсөн байлээ. За сэтгэгдлүүд нь гэхдээ л бүгд л баярлаж сингэж яхад ажил дээр ирчгээ зогсож байгааг нь хараад үнэхээр хайр хүрсэн ийм үнэн сэтгэлийг урамшуулах хэрэгтэй гэсэн байна. Нөхөр бол ингэсэн баг те. За би одоо угаасаа энэ баярт орсон ч ялаа байсан ч ялаа нэгэн сургуульд орж коллеж гээд явах биш тийм ээ. Сургуульд орж чадахгүй юм чинь одоо ажилласаа хийгээл мөнгөө цогдвол хаал бодъё гэж бодсон баг те. Интернет ямар хүчтэй вэ гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Хүүгийн үнэнч занг бурхан шагнажээ амин гинэ. Өчтөчнөө ийм хүүхдүүд байгаа. Ганцхныг нь онцолт туслаад ч яах вэ? Энэ хүү азтай л байна. Энэ азаа сайн нандинад сайн сураараа арх тамхинд орчих гинэ. Гэхдээ тэгээд өчтөчнөө хүүхэд байгаа ч энэ хүүхдийг тэгээд олоод хараад ягдаж нэгэн ч гэсэндээ тиймстэй тэгээ сургуультаа сургалтай юм ч тоо. Яг саяных шиг сэтгэлдлийг уншихлаар би гайхаад байдсан шүү дээ. Тэгээ яах юм? Мэдээж бид нар бүгдэндээ бурхан биштэй бид нар бүгднийг асуудлыг шийдэж чадахгүй ч гэсэн азтай нэгийг нь ч гэсэн шийдээ явуулна гэж аюул чухал үстэй юм чинь. Энийг битсэн хүн өөрөө $5 ч өгөөгүй гэж боддоо. Мэдээж тийм хүмүүс байдаг. Тийм байгаа яг тийм байна. Худлаа хуруу нэмэхгүй чошууд өрөөд олон долоо юм гоцаа сууж идэг аахгүй юу? Ер нь бол. Ядаргатай. Яг тэгдэг. За Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар OG Family бэлгийн багцуудаар хамтран ажиллаж байгаа. За, OG Family-гийн бэлгийн багцууд бол хайр чанар сэтгэл шингээсэн сонголт гэдэг гоё урайтай байгаа. Хүүхд бүрийн сэтгэлд хүрэх сэтгэл татам бэлгүүдийг нэг дор багцлсан байгаа. OG Family-гаас таны бяцхан өрсөд зориулсан 9 төрлийн бэлгийн багц худалдаанд гарсан. За, Барбитай буюу хүүхдүүдийн мөрөөдлийн гүнжийн бүтээгдэхүүнүүд агуулсан ийм бэлэг байгаа. Hello Kitty гэж хөрдмөхөр ертөнцөөс багтаасан ийм бэлэг байгаа. Хөвгүүдэд зориулсан Paw Patrol-ийн аврагч нохоон багтай ийм адал явдлаар дүүрэн бэлэг байгаа бол эрүүл багц гээд чанартай, амин дэмтэй, амттай сонголтууд. За энэ эрүүл багц нь бол үнийн хувьд 5 өөр төрлийн сонголттой байгаа. Тэгэхээр та ингээд нийтдээ 9 төрлийн бэлгийн багцаас хөргүүлэн авах болцоотой шүү. Хөргүүлээд авах болцоотой. За эднийх аль биесны эрхтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Бүр өөртөө үйлдвэр дээр нь очиод, сонгоод, за тэгээд амталгаа хийгээд, за наашаага оруулж ирэхдээ бүр гадна талынхын сав баглаа боодлыг хүртэл лабораторийн шинжилгээнд оруулдаг байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан найрлага, хүүхдийн аюулгүй байдал сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьсан гэдгээр онцлогтой. Тэгэхээр та өөрийн биеэр ингээд очиод шоурум дээр нь очиод бэлгийнхаа багцыг боолгуулъя гэдэг юм бол одоо сонголтоо хийх гэдэг нь шүү дээ. Эсвэл эдний веб руу ороод ингээд энийг гэдээ авчиж болно. За эсвэл бэлэн бооцсон бэлгэнүүд угаасаа сайгүй л байгаа. Яг үл эднийхийг таних айгүй амархан логотой бэлгийн савн хүртэл шаал ондоо OG Family-гээ бичсэн байгаа. За тэгтээ ер нь бол эднийх юу штэ нөгөө яармгийн гүр яг зам дагуу яг ингээ хажууд хотоос яарм руу явж байхад баруун гар талд MSM Mercedes-Benz гэсэн нэг байшин байдаг шүү дээ. Яг тэрний л баруун талд. Оо яг үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 80 5 21 12 88 88 42 3 гэдэг утаснаас аваарай. За номингийн бүх салбараар за мөн танд ойрхон бүх дэлгүүрт худалдаалагдаж байгаа. За
OG Family гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар OG Family бэлгийн багцуудаараа хамтран аялаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд дамжлагын өрөө дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За одоо чи битээр бол ингээд найзууд учраас бие биенийг ингээд өгшөө инээ тэрэг одоо манай мига чи хайраа мараа гэсэн л явж идэг шүү дээ. За яг ийм нөө дотн байдал бол уг нь ингээд хамт олонны коллективд хэрэгтэй хэрэгтэй айгүй гоё ийм нөө нэг хамт олоннууд л ингэдэг. Тэгсэн яг ийм юмнаас болоод алаан болсон цаанч. Амар юм яач ба. Сингапур мэдээ. За нөхөр нь ажлынхаа хамтрагчийг baby гэж дуудсны төлөө уур бухимдал нь дэсэрсэн ихнэр өөрийгөө хянах чадвараа алдаад олон нийтийн газар, олон нийтийн нүдэн дээр ёс бус үйлдэл гаргасан дуулаант бичлэг Сингапурын сошиал тарахад яг одоо балбалцж байна. Хүүдээ. За бичлэг дээрээс томоохон үйлчлэгийн төвийн доод давхардах машины зогсоол дээр байх нөхөр рүүгээ юм шидэн уурдлан дайрч байгаа эмэгтэйг та харж болно. За тэгжээ нөхөр нь өөрхий гадаа зогссон нөгөөх нь дээрээс орилол ах шиг байна. За эхнэрийн уурнаас илүү инээ төргөж байгаа зүйл нь түүний нөхрийн манай ажлынхан бүгдээрээ бие бинийгээ бэби гэж дууддгийн штэ хүүрээ ингэж байгаа тайлбар нь. За албан газрын ажилтнууд нь хизээнээс нэг нэгнээ бэби гэж нэлуурн дууддаг болчихсон юм бэ гэж эхнэр нь асуужээ ер нь хүмүүсийг. За гэхдээ эн чинь тухайн байгууллагынхаатай соёлоос болоод байгаа юм. Тухайн байгууллагын соёл нь ямар юм, тухайн байгууллагын өөрсдийнх нь би ингээд нөгөө нэг яг ингээд гэр бүл шиг хамт олон юм уу? Тэ найз нөхд шиг хамт олон юм уу? Нэг бол ингээд дарга зэрэг шиг хамт олон юм уу гэдгээсээ л болоод байна шүү дээ. Тэ. Яг гэр бүл шиг хамт олон болвол ингэж дуудана. 9 шид юм шидэж штэ. Тийм. Мэр. Сошиал дөрнөж байгаа гол дог тохооны сэдв нь энэ. Өмнө нь олон нийтийн газарт уурлаад тесэрч байгаа хүн гэр бүлийн ил цагаандаа гарсан ширүүхэн хэрүүл маргааныг шүүмжлэн шоолж давлгаалдаг байсан. Захин орчин өнөөдөр харин нэг гэр бүлийн хоёр гишүүнийг сайн дураараа бараг салгацгааж байна гинэ. Хүүдээ хоёр талцсан. Тийм. Нэг тал нь эхнэрийн талд орж байгаа, нөгөө тал нь нөхрийн талд орж байгаа. Тэг мэдээч нөгөө эхнэр чинь те өөрийгөө зөв гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүт тэр мангар их сэтгэлдлүүдэнтэй хизээлэг бие бинийгээ бэби гэдэг дайлаад байгаа. Тэгээ чинь ингээд хүүхнийг бүр овомболцуулж байгаа шүү дээ. Уурлууд бачамдан муухай харагдаж байгаа хүн нь тэр айлын эхнэр боловч юмар шидүүлэн хүлцэнгүү учирлаж байгаа нөхөр энэ удаагийн халуун дог тухууных нь гол бай болсон гинэ. За муу хүний дуугаа нь үзэмжтэй гэдэг шиг амаа удуулан гүрийгээ дөнгөрсөн бол нөхөр нь биш эхнэр нь хэрүүлчээрээ од болон зүхдэг байсан. Гэтэл нөгөөдх нь дугаа авахгүй доороос нь те ингээд тэгээ манайхан бүгдээрээ бие бэби л гэдэг штэ чи одоо яагаад байгаа юм байгаа гэсэн. Тэгээ тэрнээсээ одоо төрхий. Гэтэл энэ нөхөр бэби гэдэг үгийг тайлбарлах гэж нүдэндээ гараа хийснээс долоон дөрөв болсон эмгэнэлтэй гэхээс илүү инээтэй харагдаад байгаа юм байна. Гэтэ бас нэг юм байна. Одоо жишээлбэл те манайх ингээд хориулахна болохоор ар гэрийнхэн нь ч одоо бид нарыг ингээд баабээгүү мэднэ баг те. За тэгээд одоо ингээд нүдийг ч хосоо мосоо ч бүр сүултээ баг манай байгууллага ингээд баг нэг гишүүн шиг болцсон шүү дээ ер нь бол те. Тэнгүүд тэглэр чи илүү сайн ойлголцоод байгаа. За тэгэхээр 200 хүн ажилдаг 2000 хүн ажилдаг байгууллагын хүн хоорондоо бэби гэж дуудалцвал бас эвгүй байна. Бодоод исэн чинь хідүүн хүн дотор тэгж дуудалцах гэдэг бас их чухал юм байна. Мэдээж тийм байна. За эхнэр нь юу гэж хашгирсан гэхлээр чи надаас урвсан. Хашгирсан. Тэгснэ нөхөр нь ингээд доороос нь дэмэлтэй нэг эхнэр нь ингээ хамаа намайг орилоод ангууд аргахдах гэдэг. Гэхдээ чи ядаж жоох аяархан байгаа ч гэдгсэн чинь эхнэр нь зөрүүлээд ингэсэн гинэ. Би чамаар юу хийгээ заалахгүй заяа. Харин би чамд зааж өгье гэсэн гинэ ёо. За энэ ингээд мэдээж мангал их юм яриадгүй. Тэгээ хэрүүл энэ орчуулж энэ. Эцэст нь нөхөр нь зүгээр л уг дуугүй зүгтахад эхнэр нь араас нь зааж далд ор гэж хашгирахыг харах шаналгаатай ч гэсэн манай ажлынхан бүгдээрээ бие биенээ бэби гэж дууддаг гэх нөхрийнх нь үг л одны дунд болвол те инээдэн болоод байгаа гэж байна. За. Ихтэй эмэгтэйг хэрүүлээ болооч гэж гоохот тэр үргэлжлүүлэн чи надад юу хийхийг хэлэхгүй би чамд юу хийхийг хэлж өгнө мөгнө гэсэн энэ хэрүүл ингээд үргэлжилж байгаа сүлд нь нөхөр нь зүхтаа дууссан гинэ. За 43,000 лайктай 1700 сэтгэлдтэй явж байгаа энэ бичлэгийн доорх сэтгэлдлүүдээс хэлбэл
За офисынхаа бүх хүнийг бэби гэж дуудгууд нь гараа өрг гэсэн тий. Маш цөөхөн баг нэрээ. Тийш тий. Энэ эмэгтэй хашгираан уур хилэнгээс илүү өвдөлтийг мэдрүүлж байна. Нөхөр юмар шидүүлсэн ч үнэнхүү хөлцөнгөө байна гинэ. Юмар шидүүлж байгаа нь шидэж байгаа нь аль нь л хайр юм. Энэ нь хэдийгээр эвгүй харагдаж байгаа ч гэсэн хайрын илэрл юм аа гинэ. Яа. Философч юм аашээ. Гэхдээ хардаа эмэгтэй хүмүүс ч н одоо бас аюу хэцүү шүү дээ. Одоо жишээлбэл заяа. Одоо жишээлбэл ингээд манай найз залуу ингээд бүр тэртээх одоо 20 эдтэй байсан үеийнхаа ямиг одоо ярьж гэж бодъё л доо. Тэнгүүд тэр үеийн дурсамжийг ярьжээж тэр нэг эмэгтэйгийн нэрийг санджээвэл нэггүй удаа олзод өнгөрсөн эмэгтэйгийнхаа нэрийг санджээвэл надад л авдаг чи нэрийг мартаг байгаа юм байна те гэлээ. Бүүзээ. Гэх жишээний ер нь бол тэгэл мартаггүйхаа төлөө шорон суух юм байна те. Шоронч бас арай юу юм бэ? Ер нь энэ чинь хөөгдөд явна гэдэг чинь өөрхийн амт юм зү. Ямар ойлго байх вэ? Тэгэл гэхдээ л яагаад одоо болт нэрийг санаад байгаа юм бэ? Мартаг байгаа юм бэ гэдэг сонирн байхгүй юу? Сонирн байхгүй юу? За Улаанбаатар хотод 18 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Probiotic хамтран ажиллаж байгаа. За нөгөө тараг бүрдэг пробиотик ч юм шүү дээ. За үнэхээр л амьд бактери мөн юм бол тараг бүргэнэ л гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол өөртөө бол үнэхээр маш одоо ихтэйгээр хэлж байгаа. Тий. Тэгээ эдний энэ пробиотикийн бас нэг онцлог нь гэхэлэр шүү дээ. Хураагаар нуудаггүй. Заавал шингийн юмд найруулж уудаг. Тэгэхээр та зүгээр хүүхдийнхаа ууж байгаа ямар ч юмд хийж болно. Сүү байна уу, тараг байна уу, тэр байтугай жүүсэнд те. Жүүсэнд хүртэл хутгаад өгч болдог. Энэнгээрээ онцлогтой. Тэгээд дотроо цайр агуулсан. 10 мг цайр агуулсан. Цайр яадаг үлээ? Нөгөө витаминуудын чинь наашин цаашин зөв зохистой газрууд руу зөөж өгдөг юм байл л шүү дээ. Тийм үү? Тийм бас. Тийм. Дээ нөгөө кальцийг зөөдөгтэй адилхан уу? За. Цайрыг юу яагаад байдаг? Одоо нөгөө нэг юм хүүхдийн одоо юу гэдэг нас чин тохиромжтой одоо 10 мг нь өөрөө яг одоо тэр гүйлгэлт суулгалтын үед бас хэрэглэхэд хүүхдийн нас чин тохиромжтой учраас хүүхдийн эмч нарын номер 1 сонголт болдог гэдэг байгаа байхгүй юу. За тэгэхээр тань одоо энэ та хүүхдтэй Adiobiotics аваад өгчих юм бол нөгөө ашигтай бактеритай учраас одоо тэр гүйлгэлт суулгалт нь хүртэл зогсох нь шүү дээ тий. Тэнд дотор ч нэг юм нян орчоол тэнд хүүхдийн гидсийг одоо бацлуулаад гүйлгэж суулгуулад нь шүү дээ тий. Тэгэхээр ашигтай бактери нэмээд дээрээс нь цайртай аваад байна гэсэн үг. Саяны цайрыг чинь би ахаж байгаа дэлгэрүүлээ. Витамин өгөөлээ. За. Витамин чинь те хаана очиж үйлчлэх юм. Одоо жишээл бид нар ингээд цайрыг ингэдэг штэ. Хүүхдийн ингээд ясны хөгжлийг дэмжиж өгд юм а. Тийм учраас тэр витаминуудыг чинь ингэж нөө идэвхжүүлж байгаа зүйл нь цайр байгаа даа. Тэгээд за. Яс маснд нь өсөлт хөгжилт нь нийлэгжилтэнд оруулаад байгаа юм байна. За. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9192 96 98 гэдэг утаснаас яг албан ёсных нь эмч төлөөлөгч нараас аваарай. 9192 96 98 Ачид фарм хүүхдийн эм ханган бүх хэмийн сангуудаар албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд худалдаалдаг. За тэгээд Adiobiotics SIG Mongolia гэж латинаар бичээ сошиал хаягаар руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Probiotic хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манайхан нөө нэг юу гинэ. Нөө хүний нэр санддаг. Би сая ингээд бодсон чи 10 жилийнхаа баг 10-аад өгтний нэрийг санаж шít. Би алуулах нэ. Яана. Нэрийг санджаасан ч анжгаа нэрээр нь хэлээд хэрэггүй. Зүгээр л манай 10 жилийн ангийн нэг охин гэж л ярьсан дээр. Нэрийг ерөөс санддаг. Тийм. Зү. Сайн байна. Ерөөсөө нэгсэн нэрийн сандгүй нэг манай 10 жилийн нэг ангийн охин байдаг байхгүй. Манай ангид байлгүй нөгөө ангид. Ингээд ерөөсөө мэдэн будлаад л яриад байна заяа. Ерөөсөө тод томруунаар бүр ингэж манай ангийн тэр мэр гэж ярьж ерөөсөө болохгүй шүү. Нараасаа навчаа гэж явчихвал буруу дээ шүү. Би ч одоо авог нэртэй нь бидэд. Төмөр атрын амар бэнт. Содном энэ аран гэрэлгээ. За бид нар ч нэг цыгаанчуудын талаар одоо надаа ингээд цыгаан гэдгэлээ зэрэг яагаад нэг юм цыгаан хүүхэн
байсан чинь нэг цэргийн дарагт залуу дурлсан чинь тэр айлын нэг яг жинхэнэ охин болж таарад байдаг санаж байна уу? Нэг тэр киног санаж байна уу? За. Тэгээд нөгөө нэг одоо цагаан хүнд хүмүүст өгцөн ч байдаг илүү дээр хүүхдийн. Тэгээ ер нь бол ингээд цагаан гэхлээр л одоо бид нар ингээд мэрэг төлөв хийвцдэг тэмүүдэд дуулдаг хуурддаг тэгээд ингээд ийм морин тэрэгтэй ингээд нүүдлэл явж байгаа гэл дандаа кинон дээрээс харснаас би яг боддоор бол цагаануудыг хараагүй байхгүй юу? За. Нэг бол нөгөө Эсмералда. Оо яг үнэ. За 21-р зуунд эмэгтэйчүүдийг яг л бараа таваар мэт худалдаг зах байна гэвэл та идэхгүй. Зөө. Тэгвэл Болгарын Стара Загора хотод жил бүрийн хавар сүд бүсгүйн худалдаа зохион байгуулдаг бэрийн зах байдаг тухай мэдээллүүд интернетэд маш олноороо байгаагийн нэг нь Facebook дэх энэхүү бичлэг юм аа. Йоо, тэгээ яг бэрээ зүгээр худалдаад авчих юм байна. За одоо би бүр эн чинь тэгээ учирч анцантай байлээ. Бас онгон байх хэвээр мөстө тэгүн бол бүр улам мөрн гэж заяа. Хүүд энэ бирүүд бас сонгоход хэцүү байна. Бүр амар олуулаа байж байгаа юм чаа. За бас хэцүү бэрүүд байна. Би авахааргүй байна. За энэ бичлэгийн хувьд дээ штэ 6400 лайктай за 245 комменттай 720 шеэртэй байлээ. За Европ даяар байн гадуурхагдаж явдаг цыгаануудын нэг хэсэг болох Болгар дахь 18,000 хүнтэй Клайд Жи Ромо овгийн жил бүр болдог хамгийн том цугларалт нь энэ зах гэж сүд бүсгүйн захын талаарх албан бус мэдээллүүдэд бол дурдсан байна. За нэгэнт тогтсон хуучны уламжлалаар бол залуу охид гэр бүлээ өөрөө сонгох нь гомой зүйл гэж үздэг гинэ. Харин тэднийг маш өндөр үн төлж худалдаа авах нь өөрийнх нь үн цэнийг тодорхойлж байдаг. За цыгаанчууд болзоог цаг үрсэн үн цэнэгүүд дэмий зүйл гэж үздэг бөгөөд онгоо охтын үн тэнгэр татах тусмаа хүндэтгэлтэй тооцогддог тухай Миллен Ларсон, Алис Стейн нарын залуу одоо сүд бүсгүйн худалдаа баримтат кино бүр баримтат кино байна. Өгүүлсэн байна. За тэд сүд бүсгүйн үнийн талаар нарийн төвөгтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ нь ихэвчлэн гэрлэлтээр төгсдөг юм байна. За тэгэнгүүт наач ингээд цыгаан залуучууд нь бүр андшгүй буржгар үстэй мангар бүдүү ингээд алтан гинжнүүд манайдан гинжнүүд хар ийм светр дээр ингээд өмсцэн заяа. Бүр нэг андшгүй заяа цыгаан залуучууд нь болохоор. За Болгарын шинжлэх ухааны академийн угсаатны зөөч Велчо Кросетов эр хүн эхнэр худалдаж авдаггүй. Амар заяа. Харин түүний онгон байдлыг авдаг гэж бүр мэдгдсэн байна. Түүний хэлснээр сүд бүсгүүд өндөр үн төлөх чадвартай хадмуудын гэр хангалуун учраас одоо энэ тэдний амьдралын баталгаа болдог. За мөн хамгийн өндөр үнээр зарагдсан бүсгүүд тухайн жилийнхээ одоо сенсацийн эзэн од болдог. Хүүе тэрний тэр стонерэ $10 хүрээ тэгээд хамгийн өндөр үнээр зарагдсан гэж штэ гэдэг. Монголын месс олж гэлээ гэдэг шиг юм байна. Оо яг үнэ. За дус цаах дээр 16-аас 20 насны охтыг зарах нь нийтлэг бөгөөд энэ нь тэдний эрх чөлөөг хулгайлж байгаа биш харин ч түүний үн цэнийг үнэгүй хулгайлагдахаас аварч байгаа хэрэг хэмээн энэхүү уламжлалыг хадгалагчд нь үздэг гинэ. За охтын ихэнх нь боловсралгүй гэр бүл нь ядуу тарчиг амьдардаг болох нь сошиалын олон төрлийн бичлэгээс харагддаг. Ингээд сошиалд саяхан төмөр тавиад байгаа тус видео бичлэгийн доорх сэтгэлдлүүдээс нь хуваалцъя заяа. Ийм бүр ингээд for sale буюу те зарна гэсэн ийм бичиг барьсан. Үгүй харин тийм. Энэ хоёр бол айгүй царайдаг охтууд байна шүү. Гоё охтууд байгаа сте бүр. За гэтээ тэр цааталт нь зогсож байгаа шиг нөхөр худалдаж аавна гэж бодлоо. Харин тийм. Яа гэтээ мэдгүй. За. Одоо тэгээд өөр мал илжиг юу хамаагүй юм оруулаад авдаг бах те. Тийм л ах одоо. Дандаач бэлэн мөнгө шах. За тэгсэн чинь сэтгэлдлүүд нь ийм насны эмэгтэйчүүд ийм олноороо онгон байх боломжтой юу гинэ. Гэхдээ тэгэд өндөр үн хүрэгдэж зарахын тулд тэгэл тэр хүн чинь өөрийнхөө биеийг хадгална шүү дээ. Өөр одоо яах юм бэ? Та энэ сэтгэл айгүй мундаг сэтгэлээ. Та Болгар орныг сүд бүсгүйн захаар битгий төсөөлөөрэй. Болгарт бүх зүйл байгаа. Бас сүд бүсгүйн захч байгаа. Лол. Үнэн дээр Болгар орн бол хоцрогдсон бүдүүлэг газар биш орчин үеийн дэлхийдээ хүл нийлээ алхаж яваа улс шүү гэсэн байлээ. За энэ хэдийгээр сонирхолтой бичлэг боловч Болгар бол хуучин Зүлбод улсын нэг хэсэг шахуу байсныг битгий мартаарай. Өнөөдрийн нүдээр энэ түүхийг ажиглахад коммунист дэглэмтэй байсан улсад ийм уламжлал хадгалагдаж үлдэж чадах уу гэсэн байлээ. За тентхийн охид бол гэр бүлийнхнийхээ аврал нь юм байна л да гэсэн байхгүй. За саяны тэр ингээд коммунист улсад энэ хадгалагдчих үлдэх байсан уу юу гэдэг дээр хэлэхэд байна шүү дээ. Бид нар
буддын шашныг ерөнхийдөө ингэ хүчээр хаасан штэ. Бид нар чи ханцун дотроо залбирсараа байгаад ингээд нэг 70 жилийг үдцсэн. Тэгээд ингээд буцаад 90 он сэргэнгүүд бүх сум сүнтэй болоод тийм үстэй. Хүн болгон сүсгэлдэг бол айл болгон гэртээ бурхан гаргаж тавиад ингэсэн штэ. Тэр шиг ингээд уламжлал болвол ингээд ханцун дотроо нуугаад аваад үлдсэн. Тэр нь социализмын үед ил байгаагүй. Энэ зах шиг ингэж ил байгаагүй бол далд байсан. Тэгж жагаад ингээд юм нэгдэд ирэнгүүт буцаад ин чинь манай уламжлал та нарт хамаач байхгүй гэд өөрсдийнхөө л юм хийж байгаа. Түүнээс түр балгаар охиныг аваач зараагүй. Зөвхөн цыгаануудын хоорондох өөрсдийнх нь уламжлал тэнцэнэ бол бид нар энэ нөхдүүд өөрсдийгөө те хамгийн зөв сонголт хийж байгаа гэж үзэж байгаа. Яг үнэ. Бүр тэгээд бүр ингээд ботлоод байгаа сте тий. Одоо жишээлбэл шаал дэмий гонцгой ингээд хүнтэй ингээд охин бие өгч яхаар энд ингэж өөрийнхөө үн цэнийг энэ төр ингэж мэдэрдэг гэдэг штэ тий. Бүр тэгээд байгаа байхгүй. Тэр бичсэн байгаа байхгүй. Тийм. Тэгээ яг бид нар ингэдэг байсан штэ. Хэрв санаж ивэл социализмын үед ч энэ ингээд цыгаануудыг нэг гоёар харуулдаг байсан. Тийм. Тэгээ одоо жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг цыгаан хэмгүүл нөө нэг баригчгүй шаа өгчтийн цыгаан. Оо тийм штэ. Гэх мэтэр ингээд гэх мэтэр ингэж харуулдаг байсан бол ингээд арчил перестройк өрнөд 90 оноос хойш цыгааны талаар Оросын хийсэн кино юу ч байхгүй. Тийм. Өөр хайсан. Тийм. Яг жишээтэй шүү. Яг үнэ. За таны мэддэг сонсъё. За юм байна. За миний мэдээ Монголын үнэртэй салхи мэн гэж сайхан дуутай билээ бид. Тийм ээ. Бид ч салхийг үнэлдэг юм биш байна. За. Бид ч салхийг үнэлдэг юм биш байна. Одоо миний хэлэх гэж байгаа мэдээ бол те хоёр улс хоорондоо салхиа булаацсан тухай мэдээ. Бүрүү одоо газраа булаацалдаг гэж одоо бүр салхиа булаацлаад агаар булаацалдж байгаа л гэсэн үг юм байна штэ тий. За хүн хоорондын маргаан хэрүүл зөрчлөл ярьж байсан. Тэгвэл одоо би хоёр улс хоорондын маргаан ярих гэж байна. Бид нар бас томорж шүү. Наад чинь салхин сэнсийг далаа дунд тавьчих. Маргаандаа бүр салхи булаацсан маргаан ярьж өгнө. За юу болсон бэ гэвэл Нидерландын Вифл гэж компани гүйцэтгэх захирал Ремко Врзилберг гэдэг хүн саяхан Бельгийн салхины цахилгаан станцууд нь түүний орны салхины эрчим хүчийг хулгайлж байна гэдэг мэдээлэл хийсэн гинэ. За. Нидерландын Вифл гэдэг компани хийсэн судалгаагаар Бельгийн салхины цахилгаан станцууд нь Нидерландын салхины цахилгаан станцуудын өмнө байрладаг учраас тэд нар энэ тэр орчныхын салхи ер нь ихэвчлэн өмнөд болон баруун зүгээс ирдэг учраас Бельгийн станцууд нь Нидерландын станцуудын салхины эрчмийг 3% бууруулж байна гэж үзсэн байгаа юм. За 3% шүү. 3%. Ятрагатай. За энэ хүү үзэгдлийг салхины сүдэр буюу wake effect гэж одоо нэрлэсэн байгаа юм. За уг нь бол энэ үзэгдэл нь санамсаргүй зүйл боловч ирээдүйд Бельгийн салхины станцууд ахин өмнө зүгт нэмэгдэж баригдаад байх юм болвол асуудал удам томрох учраас хоёр улсын хооронд ухаалагч сайн зохицуулт хэрэгтэй байна гэжээ. За хинэн төрүүлж салхины станц байгуулах вэ гэсэн уралдаан болж байгаа юм шиг баймааргүй байна гэж Нидерландын Вифл компаниг гүйцэтгэх захирал энэ сүртэй мэдгэтэлтэй хэлжээ. Ямар ч арга байхгүй. Одоо жишээлбэл те бид нар годын дээдлэлт байгаа бол годын доотлын нөхөр годыг буцаагаад урсгах бололцоо байхгүй. Тийм штэ. Нэгэн л салхины дээдлэлт нь байгаа бол тэднийх 1000 хэрүүл хийгээд яах юм. Салхиал нөгөө талаар л явуулахгүй бол нэмэр байхгүй штэ. Уганд ийм л ойлгомжтой юм байх шиг байх юм. Тэ та очиад зогцуулаад өгчөөч. Энэ ямар вебкийн надруу нэг мэйл бичээж аа. За олон улсад штэ мөн энэ талаар яриа бодоод байгаа юм байна л да. Олон улсын судлаачид үзэхдээ тус үзэгдлийг зохицуулах нь хууль зүйн зохицуулт дутагдaltaй байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулах улмаар улс хоорондын маргаан үсэг эрсдэлтэй болгоод байгаа юм байна гэж үзсэн. Хөгжилтэй орнуудын маргаан сүртэл байдаг юм байна л да. Салхи хүртэл булаацалтж муудалцж зуудалцаад яг үнэндээ те энэ дээр ямар хууль хийх юм? Харин тий одоо за өнөөдрөөс эхлээд салхичи тэр Бельгийн станцуудыг тойроод Нидерланд руу шууд ир хуульчлаа дан гэх юм. Харин тий каналтай. Хэдийгээр хүмүүс тоглоом болгож байгаа ч гэсэн энэ сэдвэн яалч байхгүй зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлтүүдийг олон улсын харилцаа, хууль эрх зүйн зохицуулалт, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарт чухал ач холбогдолтой анхааруулжтай сэдв болоод байгааг мэрэгчлэнүүд хэлээд байна. Надад бол нэг анхаарал сэдв биш л байна яг үнэндээ. Сэтгэлдлүүд нь
салхи булаацалтж байгаа орнууд удахгүй нар сар булаацалт юм байна л да. За. Тэргүүлэгч орны зовлон юм байна л да. Яаж шарсан салхинаас болж ирж мөчний алдагдлаа тооцож байна гэхээр маш өндөр хөгжилтэй орны л ажил байна. Том орны зовлон том л байрд юм байна да гэж хөрг нэрэл тийм багтаа. Харин тий. Бэлэгчүүдээ та нарыг салхи хулгайлсан гэд байна. Нидерланд руу Брюссел байцаага шидцгээ гинэ. За зүгээр яг одоо бол тэг ингээд сэргээх эрчим хүч мүчгээд баахан юм яригадаад ингээ явцсан. Одоо эдний энэ нөгөө нэг том юм салхин сэнснүүд чинь ч хоцрогдож байгаа. Энэ ахиж ингэж нэмэгдэж баригдахгүй байх. Ягаад гэвэл маш өндөр өртөг зардалтай мөртлөө юутай. Тийм ч бас тийм өртгөө нөхөх хугацаа нь богинохон биш. Одоо ямар юмнууд бий болсон гэхээр Бэлэг, Нидерланд хоёр хоёулаа далаатай улсууд. Далаа дээр тавиад далайн давлгааны эрчмийг ашиглаж захилгаа үүсгдэг тийм технологи бий болсон л да. Одоо сүүлийн үеийн технологи нь тийм болсон. Энэ сэнснээс хамаагүй хямдхан мөртлөө маш үр дүнтэй тэгээ байнгын одоо эн чинь 24 цагт байнгын ажиллана. Салхи чинь ингээд салхи зогсчул сэнс байхгүй шүү дээ. Тэр чинь бас ингэ мангар том сэнс учраас нэлээд хүчтэй салхи эрэхтэй. Зүгээр манус өчөд үлдээгээд бол эргүүлдэг. Ийм цагаан том сэнснүүдийг би зөндөө л олон газар харж байсан л да. Ерөөсөө яг энэ яаж тэр энэ цахилгааныг үйлдвэрлээд байгааг нь ойлгохгүй шүү. Тэр дээдлийн сэнсний ардталт нэг юм жижигхэн генератор байгаа юм. Одоо жанаам шиг, дугуйны жанаам шиг юм байна. Ирэх болгонд нь тэр генератор нь жижиг захилгаа үүсгээд тэрийг нь доотлолт нь хоримтлуулдаг том юм агуулгын батарейнууд одоо манай гэрийнхний өдөөнийхний гэртээ тавиад идэг шиг аккумулятор байгаа юм. Тэр аккумулятортаа зэнгээ хураагаад нэг том станц руугаа бөөгнүүлээд тэгээд тэнцэнээсээ буцаагаад хэрэглэгч тараагаад байгаа. За тийм байлгүй. За. Ер нь харуугаар тайлбарлавал ийм л гээд ойлгочихсон. Ойлгоцсон. Би аюул сайн ойлгосон шүү. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 30-ны Баасан гарагийн Дөрвөн зүгийн шугам нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гүсрэтэйгээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар OG Family бэлгийн багцуудаараа за мөн ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adbiotics Probiotic хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. За өргөлөөр ирхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 2-2-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За тэгээд ажлын 5 өдөр Анжгаа бит хоёрын эфиртэй хамт байсан бүх сонсогч үзэгчдээ баярлалаа. Тэгээд ирж байгаа амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэ манайхаа. Энэ өдрүүдэд хүүхдийн баяр маань өнгөрөх юм байлаа. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдэд баярлуулад тэгээд гэр бүлээрээ сайхан аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсье өрөөё. Баярлалаа. За баяртай. Баярлалаа. За